За одоо бүтэн квадрат тэгштэглээ жишээн дээр хэдүүлээ хэрхэн бодох талаар үзье. За энд нэг жишээг би авъя. За нэмэх нь 4x нэмэх нь 5. За энэ ямар жишээ вэ гэхээр коэффициент А1 байх үед гэсэн үг. Өөрөөр хэлбэл энд 1-ийн тоо байгаа гэсэн үг. 1-ийн тоог бид нар бичдэггүй болохоор энд бол бичиг байна. За тэгэхээр одоо энд бол ямар үйлдэл хийх вэ гэхээр хэдүүлээ томьёоныхоо дагав. За би томьёогоо энд дахиад биччихье. За томьёо маань бол x дээр нэмэх нь y-ийн квадрат тэнцүү x квадрат дээр нэмэх нь 2x үржих нь 2-ыг үржих нь x үржих нь y-ыг нэмэх нь y квадрат байгаа. За тэгэхээр одоо энийг бид нар дахиж бичихдээ юуг анхаарах вэ гэхээр x квадратыг квадрат дээр нэмэх нь яг томьёоныхоо нийлбэрт оруулах хэрэгтэй гэсэн үг тийм. Тэгэхээр 2-ыг үржих нь x үржих нь одоо нөгөө манай y маань энийг одоо 4 болгодог тоо гэсэн үг. Тийм болохоор түрүүний бидний бичлэгэн дээр тайлбарн дээр b-г 2 туваагаад байсан. Өөрөөр хэлбэл 4-ийг 2 туваагаад энд одоо 2-ын тоо бичигдэнэ гэсэн үг. Манай хууч нар бол b-г хуваах нь 2 гэдэг нь энэ болно гэсэн үг. Тэгэхээр 2-ын тоог бид нар тэгвэл энэ хэсгийг нь бид нар биччихсэн. Одоо бүтэн томьёо болохын тулд y квадратыг бичих хэрэгтэй. Тэгэхээр энд 2-ын квадратыг бичнэ. Гэхдээ бид нар өөрчилж болохгүй өмнө өгсөн энэ бодлогоо. Тийм болохоор хасах нь 2-ын квадрат гэж бас дахиж бичиж өгнө. Ингэснээр энэ хоёр маань хоорондоо урагдаад тийг болно гэсэн үг. За ингээд 5-аа бичгээр за анх бидэнд өгөгдсөн энэ илэрхийлэл болон миний сая бичсэн энэ хоёр илэрхийлэл хоорондоо ямар ч ялгаагүй болж байгаа. Яагаад гэвэл энэ хоёр маань үржигдээд 4 болно. Энэ хоёр гишүүн хоорондоо устдаад тийг болоод өмнөхтэйгээ яг адилхан болно гэсэн үг. За тэгэхээр одоо үүндээс цааш хэдүүлээ бүтэн квадратаа ялгая. Тэхийн тулд энийг бид томьёо хэлбэрээр бичих юм бол энэ маань x дээр нэмэх нь 2-ын квадрат болчихно гэсэн үг. X дээр нэмэх нь 2-ын квадрат хасах нь 2-ын квадрат нийт болохгүй гэхээр 4 нэмэх нь 5 болчихно. Тэгэхээр эндээс x квадрат дээр x дээр нэмэх нь 2 те x дээр нэмэх нь 2-ын квадрат дээр хасах 4 нэмэх 5 2 нийлээд бол нэмэх 1 болно гэсэн үг. За ийм байдлаар бол бид нар сая өгөгдсөн байсан квадрат 3 гишүүнтийг бүтэн квадраттай сул гишүүнттэй буюу бүтэн квадрат ялгаж бичлээ. За зөв хийсэн байна уу юу? Одоо хэдүүлээ шалгацгаая. Буцаагаад за би өнгөө цэнхэр болгочих. Энийг задлаа. За тэгэхээр томьёоныхоо дагуу задлах юм бол x квадрат нэмэх нь 2-ыг үржих нь x үржих нь y буюу энэ тохиолдолд бол 2 байна. Нэмэх нь 4-ийн квадрат нэмэх нь 1. Ингэхээр тэнцүү. За x квадраттай бол ямар нэг хураагдах юм хэтгэх зүйл байхгүй болохоор ингэж бичигдэнэ. За энэ хоёрыг хооронд нь үржүүлээд нэмэх нь 4x болчихно гэсэн үг. 4x. Би энд 2-ын квадратаа 4 өгчээ дахиад квадрат зэрэг биччихсэн байна. Тэгэхээр энд бол зүгээр 4-ийн тоо байгаа гэсэн үг те. Өөрөөр хэлбэл энэ 4-ийн тоо маань бол 2-ын квадрат. За 2-ийн квадрат гэдгээр нь бич. 2-ийн квадрат. Энийг бид нар y гэсэн болохоор энд y-ийн квадратаа бичиж байгаа. Тэгэхээр 2-ийн квадрат буюу 4 дээрээ 1-ийг нэмээд энд 5 болох нэ. За тэгэхээр бид нар буцаад бүтэн квадрат ялгасныхаа буцаагаад задлах юм бол анх өгөгдсөн энэ хоёр маань бол өгөгдсөн илэрхийлэл болон бүтэн квадрат ялгасан илэрхийлэл хоёр маань бол хоорондоо тэнцэж байна.